Ираны ураны байжуулалт сараар хэмжээдэх хугацаанд дахин сэргэнгэлээ. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Оттавагийн гэрээнээс гарахаа шийдвэрлэжээ. Таиланд улсын ерөнхий сайд Падангтор Шинаватраг огцорхыг шаардсан жагсаал Бангкок хотод болж байна. Серб улс дахь засгийн газрын эсрэг жагсаал 140 мянган гаруй хүн оролцжээ. Арамдаг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид AFP агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар та бүхэнд дэлхийд дахинд өрнөж байгаа цагийн мэдээллийг таймлан өргөх болно. За нэгдсэн үндэсний байгууллагын цөмийн хөтөлбөрийн хяналтын агентлаг болох олон улсын цөмийн энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Мариано Гросси Америкийн нэгдсэн улсын зэвсдүүчний зүгээс 6 дугаар сард Ираны 3 цөмийн байгууламжийг бөмбөгзсөний дараах хохирлын тухай албан ёсны дүгнэлтийг танилцуулсан байна. За гэхдээ Ираныг сараар хэмжигдэх хугацаанд магадгүй түүнээс ч богино хугацаанд ураны баяжуулалтаа дахин эхлүүлэх боломжтой болсон гэж анхааруулсан байна. За гэхдээ олон улсын атомын энерги агентлагийн дүгнэлтүүдийг цензууртай хүлээж авах хэрэгтэй талаар Иранаас мөн хариу анхааруулж байгаа. За Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Арагчи 6 дугаар сарын 13-ны өдөр Израилийг Иран руу халдсны дараахан олон улсын атомын энерги агентлагийн алдаа дутагдaltaй дүгнэлтийг Израиль шалтгаан болгож Иран руу халдсан гэж үзэж байгаа гэдгийг ол нээлттэй илэрхийлж байсан. За энэ талаар иргэн сануулахад энэ оны эхээр энэхүү агентлагаас Ираны ураны баяжуулалт 60% буюу зэвсгийн гэж хэлэгдэхүйц хэмжээ олох 90% тунд хүч байна гэх дүгнэлтийг бол гаргасан байдаг. Тухайн үед Ираны эрх баригчид ялангуяа дэд үдирдэгч Айтолла Али Хаменей хүртэл Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх төлөвлөгөө байхгүй гэдгийг хэлж байсан. Гэсэн хэдий ч Израиль, Америк, зам Европын улс орнууд олон улсын атомын энерги агентлагийн дүгнэлтэд итгэл үнэмшилтэй хэвээр байгаа. Одоо хүртэл. За өчигдрийн энэхүү агентлагийн тэргүүн Рафаэль Мариано Гроссигийн дашин дүгнэлтийг цааш харах юм бол Америкийн нэгдсэн улсын халдлагад өртсөн байгууламжууд эвдэрсэн ч гэлээ бүрэн сүйдээгүй гэж үзэж байгаагаа хэлсэн байна. За түүнчлэн Иран цөмийн хөтөлбөрийн амбиц зорилгодоо хүрэх хангалттай нөөц бололцоотой мэдлэг аж үйлдвэрийн чадамжтай улсаа гэдгийг онцолсон байна. Тэгэхээр энэхүү агентлаг болон Ираны хооронд яриа хэлэлцээг дахин эхлүүлэх, мөн олон улсын шинжээчдийг Иранд ажилуулах боломжийг үргэлжлүүлэн хангахыг бол шаардаж байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд энэхүү товтлогоноос хойш хийсэн мэдээллүүдтэй Америк Ираны 3 гол цөмийн байгууламжийг бүрэн устгасан гэж хэлсэн. Бусад засаг захиргааны албан тушаалнууд гэсэн ялгаагүй ийм байр суурийг бол давтан хэлсэн байдаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын батлан хамгааллын тагнуулын агентлагийн урьдчилсан тайланд дурдсанаар Ираны цөмийн байгууламжууд зөвхөн хязгаарлагдмал гэмтэл авсан. Тус улсын цөмийн хөтөлбөрийг ердөө хэдхэн сараар хойшлуулсан төдий гэж бол дүгнэлт гарсан байсан. Энэ мэдээллийн талаар пүрэв гарагт батлан хамгааллын сайт Pete Hegseth мэдээлэл хийж уг тайланг баталгаатай биш урьдчилсан үнэлгээ гэж бол нэрлсэн. Харин Америкийн нэгдсэн улсын агаарын довтлогоог түүхэнд байгаагүй амжилттай довтлогоо гэж хүртэл дүгнсэн байдаг. CBS-лээс төгсөн ярилцлагандаа энэ талаар Pete Hegseth дурдсан байгаа юм а. Дараагийн онцлог мэдээ. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Оттавагийн конвенц буюу газар доорх тесрэг бөмбөг хэрэглэхийг хориглосон олон улсын гэрээнээс гарах тухай зарлагт албан ёсоор гарын үсэг зурлаа. Тэрээр зарлагта 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Украины үндэсний аюулгүй байдал батлан хамгаалах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж Украин улсын Оттавагийн конвенцээс гарах үйл явцыг эхлүүллээ гэсэн байна. Энэ нь Орос улбаны улсын довтлогоо үргэлжлүүлж байгаатай холбогдуулан үндэсний аюулгүй байдлын үүднээс гаргасан яаралтай шийдвэрээ гэж Украины эрх баригчид бол мэдэгдэж байна. Мөн гэхдээ Орос улбаноос газар доорх тесрэх бөмбөгийг цэргийн болон энгийн иргэдийн эсрэг ашиглаж байгааг өргөн хүрээгээр ашиглаж байгааг бол онцолсон байна. Оттавагийн конвенц гэж юу вэ тухайд тайлбарлах юм бол энэ нь газар доорх тесрэг бөмбөг хориглох гэрээ. Үүнийг 1997 онд байгуулж байсан олон улсын хэлэлцээр байгаа. Газар доор байршуулж эргэн тойронд нь хөдөлгөөн мэдрэгдсэн тохиолдолд дэлбэрдэг энэхүү тесрэг бөмбөгийг үйлдвэрлэх, нөөцлөх, ашиглах болон бусад улс оронд дамжуулахыг энэ гэрээгээр бүрэн хориглодог. Ийм төрлийн бөмбөг нь альва амьд биетийг өөрт нь ойртож очих хүрэх үед дэлбэрдэг учраас энгийн иргэдэд тохирол учруулах нь түгээмэл байдаг.
Үндсэндээ энэ гэрээгээр альва мөргөлдөөн дайнд дууссан байсан ч түүнээс хойш олон жилийн турш энгийн иргэдийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулдаг ийм аюултай зэвсгийг дэлхийд дахинд устгах цэвэрлэх зорилготой гэсэн. Одоогийн байдлаар 160 гаруй улс орн энэ гэрээнд нэгдсэн байгаа. Тэдний дотор ихэнх нь НАТОгийн гишүүн улсууд, Европын холбооны улсууд байдаг. Дарвин сонирхолтой нь Америкийн нэгдсэн улс, Орос улбаны улс бүгд найрамд бах. Хятад ард улс зэрэг томоохон улс гүрнүүд бол энэ гэрээнд нэгдээгүй байдаг юм байна. Украин улсын энэхүү гэрээнээс гарах шийдвэр нь Орос улбаны улсын зүгээс газар доорх тесрэх бөмбөгийг өргөн хэмжээгээр ашиглаж байгаа явдлын эсрэг арга хэмжээ гэж сая мэдээллийн хүнд дурдсанчлан бол тодорхойлогдож байгаа. Human Rights Watch хүний эрхийн байгууллагын 2025 оны 6 дугаар сарын тайланд дурдсанаар Орос улбаны улс Украины эсрэг довтлоогоо эхлүүлсэн цагаас хойш ийм төрлийн 10 гаруй тесрэх бөмбөгийг ашигласан гэж байна. Тэгвэл Дэлхийн банкны тооцоолоор 30% хүртэлх газар нутаг нь ийм төрлийн тесрэх бодисоор бохирдсон гэх мэдээлэл байна. 2022 оноос хойш Украины айрам чөлөөлсөн бүс нутгуудад маш их хэмжээний газар доорх тесрэг бөмбөг үлдсэн байгаа нь цэвэрлэх ажиллагааг туйлын аюултай хүнд олгож байгаа гэдэг юм онцолж байна. Энэ оны 3 дугаар сард Балтийн орнууд болох Эстон, Латв, Литв болон Польш улс мөн адил Литвагийн гэрээнээс гарахаар бол шийдвэрсэн байдаг. Энэ нөөрөө Украины ойролцоох бүс нутгийн аюулгүй байдлын түвшүүр болгоомжлол хэр өндөр байгааг илтгэсэн үйл явдал. Украин улсын депутат Роман Костенко Володимир Зеленский энэхүү шийдвэрийг бол сайшааж байгаа. Энэ шийдвэрийг парламент тун удахгүй хэлэлцэн. Гэхдээ хүчин төгөлдөр болох хугацаа одоогийн байдлаар тодорхойгүй байгаа гэх мэдээллийг өгсөн байна. Тэгвэл олон улсын хүний эрхийн байгууллагын зүгээс Украины шийдвэрийг бол эрс шүүмжилж байгаа. Иймэрхүү алхам нь энгийн иргэдэд аюултай зэвсгийг хязгаарлах талаарх олон 10 жилийн турш бий болсон дэлхийн нийтийн зөвшөлтсөл хичээл зүтгэлийг сулруулах аюултай гэж анхааруулж байгаа юм. Өнгөрсөн бян гарагт Таиланд улсын нийслэл Бангкок хотод олон мянган хүн цугларч Камбожийн хил орчмын маргаантай асуудлыг зохицуулж чадаагүй гэж ерөнхий сайд Петингторн Шинаватраг огцорхыг шаардсан жагсаалыг өрнүүлсэн байна. Бангкок хотын цагдаагийн газрын мэдээлснээр үдээс хойш орсон Аадар борооноос үл хамааран ойролцоогоор 17,000 гаруй хүн энэхүү жагсаалд оролцсон юм. Жагсаалыг United Force of the Land гэх нэртэй үнсэрхэг үзэлтэй бүлэг бол зохион байгуулсан. Энэхүү бүлэг өмнө нь Шинаватрагийн гэр бүлийн гишүүдийн удирдсан засгийн газруудын эсрэг жагсаал зохион байгуулж байсан. Туршлагатай түүхтэй юм. Яагаад Петингторн Шинаватраг огцорхыг иргэд шаардаж байгаагаа тухайд тайлбар өгөх юм бол жагсаагчид Петингторныг ерөнхий сайдын хувьд Камбожийн хил орчмын буддын түүхэн сүмтэй холбоотой маргааныг зохицуулж чадаагүй Камбожийн хуучин удирдагчийн өмнө толгой гудайлгасан гэж буруутгаж байгаа юм. Энэхүү хил орчмын маргаан 5 дугаар сарын 28-нд Таиланд, Камбожийн айрмуудын хооронд мөргөлдөөн гарснаар бол ирчимсэн. Мөргөлдөөний үеэр Камбожийн нэг зэрэг амиа алдсан байдаг. Үүний дараахан Петингторн Шинаватра болон Камбож улсын ерөнхий сайд асан Хүн Сен нарын утсаар ярьсан бичлэг байна. Энэ нэрээ хэвлэлд алдагдсан бол маргааныг улам гааруулсан хэрэг болсон. Утсаар ярихдаа Петингторн Шинаватра Хүн Сенийг авах гэж хүндэтгэлтэйгээр дуудаж зарим эсэргээрээ Таиландын төсвчнийг хил орчмын удирдагчдыг эсэргүүцэгчээ гэж бол нэрлсэн байна. Олон нийтийн бүхэмдлийг төрүүлсэн үйл явдал болсон байна. Тэр энэ үйл явдлын дараа уучлалт гуйсан боловч олон нийтийн дургуутслыг бол намжааж чадсангүй. Хоёр улсын хилийн маргаан хаанаас эхэлдэвэ гэдгийг харуул 1962 онд олон улсын шүүх Викер сум орчмын газар нутгийг Камбожийн бүрэн гэрт харьяалагддаг гэж бол шийдвэрж байсан. Энэхүү бүс нутаг нь 2011 онд дахин мөргөлдөөний талбар болсон. Харин 2013 онд нэгдсэн үндэсний байгууллагын шүүх өмнөх шийдвэрээ баталгаажуулсан байдаг. Улмаар өдийг хүртэл энэхүү бүс нутаг хилийн зөрчил маргаан ихтэй хിവэрэ байгаа юм. Серб улсад мөн нэгэн эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Ихтэй засгийн газрын эсрэг энэхүү жагсаал нь 8 дахь сартаа үргэлжилж байгаа. Серб улсын ерөнхийлөгч Александр Вучич өчигдөр сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл өгсөн. Ингэхдээ жагсаалыг зохион байгуулагчдыг хүчирхийллийг өдөөж цагдаагийн эсрэг халдлага үйлдсэн гэж буруутгаж тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэхийг бол шаардаж байна. Тэр оюутнууд энэхүү жагсаалыг манлайлан оролцож байгаатай холбогдуулан Белградын их сургуулийн захирлыг нэр дуудаж улс орноо нураахыг оролцсон террористуудын нэгэ гэж шүүмжилж байгаа юм. Сүүлийн 8 сарын турш үргэлжилсэн энэхүү эсэргүүцлийн жагсаалд олон 10,000 хүн оролцож байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүд дэрлэхэд цагдаагийн байгууллагаас мэдээснээр жагсаал эхлэх үеэр 36,000 хүн энэхүү жагсаалд оролцож байна гэх мэдээлэл байсан бол олон нийтийн цуглаан бүртгэдэг хараат бус ажиглагчдын байгууллагын зүгээс нийтдээ 140,000 гаруй хүн оролцсон гэх мэдээлэл өгсөн байна. Жагсаалыг албан ёсоор албан ёсны хэсэг өндөрлсөний дараа эмх замбраагүй байдал үүсэж цагдаа нар хилмис засвруулагч, шүршигч, бороохой Бамбай зэрэг бол ашиглаж эхлэхэд хүрсэн байна. Хүчиргэлж эхэлсэн гэсэн.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Нэм гарагийн байдлаар 48 цагдаа гэмтэж 22 жигсагч эмнэлгийн тусламж авахд хүссэн байна. Нийтдээ 77 хүнийг баривчилснаас 38 нь одоо ч гэсэн хоригдож байгаа юм байна. Тэдний ихэнх нь эрүүгийн хэрэгт холбогдсон гэж дотоод хэргийн яамнаас сайд нь мэдээсэн байна. Александр Вучичийн хувьд 2027 онд төлөвлөгдсөн ээжид сонгуулиас өмнө сонгуул зарлах шаардлагыг бол удаадараа няцаасаар ирсэн. Шүүмжлэгчид Александр Вучичийг эрх мэдэлд гарсан цагаас хойш ардчлалыг боомлж авилах зохион байгуулалттай гэмтэргүүдийг цэцгэлүүлэхэд хүргэсэн авторитар удирдагчаа гэж үздэг юм байна. Европын холбоонд энэхүү серб улсын эсхийг албан ёсоор зорж байгаа. Гэхдээ Александр Вучичийн засгийн газар Орос, Хятад зэрэг улс орнуудтай сүүлийн үед харилцаа холбоогоо сайжруулж байгаа нь энэхүү шүүмжлэлийг дагуулгахгүй шалтгаан болсон юм. Энэ удаагийн жагсаалд оюутнуудын үүрэг их байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Энэхүү эсэргүүцэл өнгөрсөн оны 11-р сарын 1-ний өдөр галт тэрний буудлын дээвэр нурж 16 хүн нийтээр амнасаа алдахад хүрсэн явдлаас бол ихэлсэн энэхүү жагсаал. Олон хүн уг аслыг төрийн байгууллагуудын авилга, хeel хахуул, хариуцлагагүй байдлын үр дүн гэж бол үзэж байгаа. Үүнээс хойш олон нийтийн жагсаал тасралтгүй одоо хүртэл үргэлжлүүлж байгаа юм. Александр Вучич болон түүний удирддаг барууны чиг баримжаатай прогрессив нам өмнө сонгуул явуулах шаардлагыг бол удаадараа эсэргүүцэж гадаадаас заавар авч нэг замраагүй байдлыг өдөөх зорилготой байна гэж жагсаачдыг буруутгаж байсан. Гэхдээ ямар нэгэн баримт нотолгоод танилцуулаагүй хэвээр. Жагсаал удаан хугацаанд үргэлжлэж байгаа гэдгээс үл хамааран өнгөрсөн амралтын өдрүүдээр энэхүү жагсаалын эрч нэмэгдэж 100 мянган гаруй хүн оролцсон байгаа нь юм. Өнгөрсөн 7 хоногт эрх баригчид төрийн эрэлт хийхээр залзаан гэх хэрэгээр хэдэн хүнийг баривчилсан. Хормат болон Монтенегрогийн иргэдэд ямар ч тайлбаргүйгээр хилээр нэвтрхийг нь хориглосон баг. Өмнө жагсаалын үеэр иргэдийг Белград хот руу ирэхээс нь сэргийлэх зорилготойгоор галт тэрний хөдөлгөөнийг тесрэх бөмбөгийн аюулаа гэх нэрийдлээр төр зогсоосон юм. Үүнийг жагсагчид эрх баригчдын авсан арга хэмжээ гэж бол шүүмжилж байгаа. Дашим дуртахад Александр Вучич өөрийн дэмжигчдийг жагсаалын төв цэгүүд рүү зөөрсөн тохиолдол гарсан байна. Тухайлбал жагсаал эхлэхээс хэдхэн цагийн өмнө Александр Вучичийн нам өөрийн дэмжигчдийг орон нутгаас Белград хот руу автобусаар авчирсан тохиолдол гарсан байна. Дараагийн алс мэдээ. Гар утснасаа төрөл бүрийн бичлэг хийх боломжтой TikTok аппликейшнийг 2018 онд Хятадын ByteDance компани худалдан авч удалгүй дэлхийд даяар хурдтай хөгжиж сая гаруй хэрэглэгчтэй болсон аппликейшн бол TikTok байна. Үүнээс үүдэн олон улсууд засгийн газрын эрх баригчид TikTok-ыг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хууль бус байдлаар цуглуулж Хятадын засгийн газарт дамжуулж байна. Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Бозошгүй байна гэж үзэж байна. Тэдгээр улс орнуудын хамгийн түрүүнд Америк нэгдсэн улс байна. Тэгвэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны 7 дугаар сараас эхлэн TikTok аппликейшнийг Америк нэгдсэн улсад хорих зорилготой байгаагаа бол мэдэгдэж байсан. Үүнийг нь 2021 онд Жо Байден ерөнхийлөгчөөр томилогдсныхоо дараа уг асуудлыг бол төр хориг тавьж хойшлуулж байсан байна. Америк нэгдсэн улсын конгресс өнгөрсөн жилийн 4-р сард TikTok-ыг хориглох буюу худалдах тухай хуулийг баталж, цог хуулийн дагуу 1-р сарын 19-ний өдөр хэрэгжүүлэхээр бол төлөвлөсөн байсан ч гэлээ ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрийг 3 удаага хойшлуулж, ByteDance компанид TikTok-ыг 9-р сарын 17-ны өдрөөс өмнө зарах тохиролцоонд хүрэхийг бол шаардсан байна. Дональд Трамп саяхан өгсөн Fox News төгсөн ярилцлаганда TikTok аппликейшнийг худалдан авах хүсэлтэд чинээлэг бүлэг хүмүүсийг олсон талаар бол дурдсан байна. Гэхдээ энэ тухай 2-7 хоногийн дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн байна. Түүний хэлснээр энэхүү аппликейшнийг худалдан авах гэрээ хийхэд Хятад улсын засгийн газрын зөвшөөрөл бол шаардлагатай гэж байна. Гэхдээ ерөнхийлөгч Хятад улсын дарга Ши Жинпин энэхүү шийдвэрийг зөвшөөрөх байх дэмжих байхаа гэсэн таамаглалыг бол дэвшүүлсэн байна. Өнгөрсөн 4-р сард Америк нэгдсэн улсын худалдан авагчид TikTok-ыг худалдан авах гэрээ хийхээр оролдож байсан ч гэлээ оролдлого бүтлгүүцсэн. Тиймээс одоогийн хэлж байгаа худалдан авагч нь 3 сарын өмнөх авахаар төлөвлөж байсан худалдан авагч мөн эсэх нь бол тодорхойгүй. TikTok-ын дэлхийд даяар хэдэн саяар тоологдох хэрэглэгчтэй болоод байгаа ч гэлээ зэнхүү аппликейшны хувь заяа хэрхэн шийдэгдэх нь ойрын хугацаанд тодорхой болох бололтой байна. Сүүлийн онцлог мэдээ хүргэе. Европ даяар хэд халалт үргэлжилж, олон хотууд түүхэнд байгаагүй өндөр температуруудыг бүртгэж улс орнууд иргэддээ эрүүл мэндийн анхааруулгуудыг өгч эхэлсэн байна. Хэд халалтанд хамгийн их нэрвэгдсэн бүс нутаг нь Испанийн өмнөд хэсэг. Севил болон түүний ойролцоо хотуудад Цельсийн 45 хэм орчим хүртэл халуун бүртгэгдсэн байна. Тухайлбал Испанийн үндэсний цагуурын албаны мэдээлснээр 6 дугаар сарын хамгийн өндөр температур буюу 46 хэм бэм гарагт Эл Гранадо хотод бүртгэгдсэн байна. Түүнчлэн энэ сар Испанийн хэмжээнд түүхэнд байгаагүй халуун 6 дугаар сар болох төлөвтэй байгаа юм байна.
Португал, Итали, Хорватын зарим хэсэгт улаан ангиллын анхааруулга зарим Испани, Франц, Австри, Бельги, Унгар, Серб, Словен зэрэг улсуудад замун Швейцар улсад улбар шоронгийн анхааруулга үйлчилж байгаа юм байна. Дахид халдтай холбоотой нас баралт болон эрүүл мэндийн хүндрэлүүд эрс нэмэгдэж байна. Тухайлбал бэм гарагт Барселонад гудамж цэвэрлэгээний ажилчин ажиллаа хийж явах үедээ нэг эмэгтэй хэд халгалтын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Орон нутгийн албаныхан энэхүү хэргийг цааш наривчлан шалгахаар шийдсэн байгаа юм. Итали улс даяар эмнэлгүүд нарны хортлог халуунаас үүдэлтэй яаралтай тохиолдлын тоо нэмэгдэж байгааг анхааруулсан. Итали улсын яаралтай тусламжийн нийгэмлэгийн дэжирхийлэгч Марио Гранигийн зүгээс хөвчлэн ахмад наснууд, хорт хавдартай өвчтнүүд, орон гэргүй иргэд энэхүү хэд халтын улмаас хохирол амсаж байна гэдгийг хэлсэн. Болоны хотод агаарчлал бүхий ус уух боломжтой 7 хордох байрыг хүртэл байгуулсан. Харин Ром хот 70-аас дээш насныханд нийтийн усан бассейнаар үнэгүй үйлчлүүлэх боломжийг хүрт олгож байгаа юм. Баруун Балканы орнуудад мөн адил халуун цаг агаар эрчимтэй үргэлжилж байгаа. Температур 40 км-с бол давсан тохиолдолд чамгүй их гарсан. Түүнчлэн хойд Македонд баасан гарагт температур 42 хэм хүрсэн. Цаашдын нөхцөл байдлын тухайд эх 7 хоногийн дунд үе хүртэл Европт ярхэд халалт цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Тухайлбал Франц, Герман, Итали, Британд температур өснө. Энэ амралтын өдрүүдэд Английн мөн зарим хэсэгт шар болон улбар шас сэрэмжлүүлэг зарлагдсан байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор өргөх болно. Америкийн нэгдсэн улсын Сенатод ерөнхийлөгч Дональд Трампын өргөн баригдсан төсвийн төслийн улмаас 12 сая орчим иргэн эрүүл мэндийн даатгалгүй үлдэх магадлалтай гэж Конгрессийн төсвийн албанаас анхааруулжээ. Мөн энэхүү хууль хэрэгжих юм бол улсын үрийг 3.3 их найд ам доллараар нэмэгдүүлнэ гэж тооцоолсон байна. Эдгээр анхааруулгын улмаас энэхүү төсвийг батлах ажил бүгд найрамдах намын гишүүдийн дунд хүртэл зөрчил маргаан үүсгэж эхэлжээ. Бүгднайрамдах Солонгос улсын худалдааны яамнаас Америкийн нэгдсэн улстай хийж байгаа тарифын хэлэлцээр үргэлжилж байгаа тул энэ хоногийн турх хугацааг сунгахыг зорж байгаа гэдгийг илэрхийллээ. Энэ 7 хоногт хоёр улсын худалдааны сайд нар анх удаа дээд түвшний уулзалт хийсэн байна. Үүний өмнө 4-р сард хоёр тал Америкийн нэгдсэн улсын тарифыг бууруулах багц хэлэлцээр эхлүүлэхээр тохиролцсон байдаг. Түүнээс хойш ажлын хэсгүүд 3 удаагийн техникийн уулзалтыг хийсэн байна. Тарифын төр зогсолтын хугацаа 7-р сарын 9-нд дуусах учраас хоёр тал энэ хугацааг сунгах тал дээр яарчлан ажиллаж байна. Бүгднайрамдах Хятад улс 2 жилийн өмнө тавьсан Японы далайн бүтээгдэхүүний импортын хоргийг их мужуудын хувьд цуцлалжээ. Хоргийг 2011 оны цунамигийн улмаас сүйрсэн Фукушимагийн атомын цахилгаан станцаас гаргаж байгаа хаягдал усаас үүдэлтэй эрсдлийн улмаас тавьсан байдаг. Харин энэ удаад урт хугацаанд хяналт тавьсан усны дээжүүдэд хэд хэвийн бус үзэгдэл илрээгүй гэж Хятадын гайлын ерөнхий газар мэдээлсэн байна. Бразил улсын ерөнхийлөгч асан Жаир Болсонaro төрийн эргэлт зохион байгуулах оролдлогын хэрэгээр дээд шүүхэд шүүдэж байгаа лээ. Гисэн ижил Сан Пауло хотод болсон дэмжигчдийн жагсаалт тэрээр оролцсон байна. Өдгөө 70 настай Болсонаро нь 2019-оос 2022 оны хооронд Бразилийг удирдах байсан. 2022 оны сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөхгүй байх төлөвлөгөө зохиосон их үндэслэлээр 5 зүйл ангиар одоогийн байдлаар буруутгагдсан байна. Болсонарогийн ойрын 33 хүн энэхүү эрэгт хамааралтай гэж буруутгагдаад байгаа. Энэ сарын ихээр тэрээр анх удаа дээд шүүхэд мэдүүлэг өгсөн байдаг. Телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрлээ. Анхаарлаа дуусгая явдал баярлалаа.